Ердөө ганц минут сонсоод үзээрэй. Маш их үзэлттэй ганц хорхон комменттэй бичлэгүүд байдаг да. Жишээ нь бидний мэдэх алдартай ютубер PewDiePie 35 сая үзэлттэй бичлэг нэгэн комменттэй байдаг. Иймэрхүү их үзэлттэй ирнэ маш цөөхөн комменттэй бичлэгүүд та нэлээдгүй харж байсан бах. Үнэхээр хүмүүс коммент бичиг өгөж юу? Коммент хэсэг нь хагдаагүй коммент бичиж болж байхад яагаад ганц хорхон комменттэй байдаг вэ гэхээр YouTube-ийн коммент хэсэгт дөрвөн төрлийн тохиргоо байдаг бөгөөд уг тохиргоонуудаас энэ тохиргоог сонгуул хүссэн хүн болгон коммент бичиж болох боловч ютуберүүд өөрөө аппров хийтэл бусдад харагдахгүй ба энэ тохиргоог ашиглаж ютуберүүд хүссэн комментээ харагдуулж мөн бас арилгаж болдог бөгөөд энэ бичлэг дээр энэ тохиргоог ашигласан ба та өөр тохиолдсон эсвэл өөрийн мэдэх хөгжилтэй сонирхолтой сэтгэл хөдлөлөм аимшигтай түүхүүдээ коммент хэсэгт бичиж үлдээгээрэй. Би бүх комментиг уншаад гоё түүхүүдийг аппров хийх ба хамтдаа коммент хэсгийг хөгжилтэй сонирхолтой сэтгэл хөдлөлөм аимшигтай түүхүүдээр дүүргэцгээе.